Good morning. Өнөөдөр би шилээ анслуулахаар Expo City явахаар шийдсэн байгаа. Let's go. За энэ хэсгийг Expo City гэж нэрлсэн болохоор 1970 оны World Expo энд болж байсан. Тийм болохоор тэр газар нь ийм том цэцэрлэг түрээлэн тэгээд ийм шопинг мол барьсан байгаа. Тэр цаана харагдаж байгаа хөшөө бол яг тэр Expo 70-ын бэлэг тэмдэг маскот нь. Тэгээд 2025 оны World Expo бас Осакад болж байгаа. 10 сар хүртэл үргэлжлэх болохоор Осакад аялах гэж байгаа хүмүүс бол заавал очиж үзээрэй гэж санал болгож байна. Үнэнхээр сонирхолтой шүү. Бүх улс орнууд өөрсдийн бэлэг тэмдэг болсон нүүр царай болсон зүйлсийг ингээд тавиад тэгээд ингэж экспо хийдэг байгаа. Энэ 5 жилд нэг удаа болдог болохоор заавал очиж үзэх ёстой газруудын нэг. Яа, за би энийг бараг 20 дахь удаа бичиж байгаа хаа. Үнэхээр чадахгүй байна. Хай. YouTube-ийн анхны бичлэгээр хоолойтой бичлэгээр явуулж байна. За, анхныхаа бичлэгээр ерөнхийдөө бол амар гоё төгдрөлгүйгээр маш мундаг ярих гэж бодсон боловч би бол ярьдаг хүн биш юм байна. Гэхдээ ярьдаг хүн болно. За, тэгээд анхныхаа энэ бичлэгээр болохоор өөрийнхөө яагаад YouTube нээсэн YouTube-ийн маань концепц нь юу болох тухай ярилцъя. Яа тэр амар сүнстэй шагцдаг. За тэгээд ерөнхийдөө бол би YouTube нээсэн шалтгаан нь мэдээж ярьж сурах, харж байгаа байх. Хоёрдугаар би гадаад явах гэж байгаа хүүхдүүдэд өөрийнхөө жоохон типнүүдээ хуваалцъя.
Тэгээд би Японд, тэгээд Солонгос, Монголд суралцж байсан. Монголд бакалавр, магистр, Солонгос доктортой яваад буцаж ирээд дахиад Япон руу магистр докторт явсан юм. За тэгээд ер нь бол YouTube-ээрээ би юу хийх юм бэ гэхээр лабораторид болдог драмануудын тухай ярилцъя. Хоёрдугаар мэдээж яаж хэл сурж байгаа тухайгаа. Би бол хэл сурсан хүн биш, сурж байгаа хүн. Хэрхэн хэл сурж байгаа тухайгаа хуваалцъя. Бас би зарим нэг шинэ юмнуудыг сурмаар байгаа. Тэгээд тэрийг сурмаар байгаа хүмүүс хамтдаа суралцаад тэгээд мэддэг хүмүүс нь зөвлөгөө өгөөрэй бид нартаа гэж бодож энэ бичлэгүүдийг хийнэ. За ерөнхийдөө бол нэг иймэрхүү юм ярий гэж бодсон юм. Гэхдээ амар хэцүү юм байна. За тэгээд ерөнхийдөө бол тэр суралцмаар байгаа хоёр юм нь болохоор хэлчихье. Нэгдүгээрт нь болохоор би монгол бичгээрээ сайн уншаад бичиж сурмаар байгаа. 10 жилдээ үзчихсэн ч гэсэн үнэхээр онц авч байсан ч гэсэндээ одоо бол үнэхээр ичиж байна. Хоёрдугаарт би шатар сурмаар байгаа. Тийм болохоор шатар мэддэг монгол бичгээрээ сайн уншиж бичдэг хүмүүс маань яаж сурах тип байвал зөвлөгөө өгөөрэй. За тэгээд ерөнхийдөө болохоор докторийн 3 дугаар ангийн оюутан учраас ерөнхийдөө бол амар завгүй байдаг. Гэхдээ өөрийнхөө бас нэг хобби хийх үргэлж мөрөөддөг байсан YouTube суугаа нээгээд аль болох чадлаараа идэвхтэй байхыг хичээнэ. Гэхдээ ярьж байгаа чадварыг маань харж байгаа бол нэг их идэвхтэй байж чадхааргүй байгааг маань харж байгаа. Баяртай.